Төв аймгийн могой жилийн оны шилдэг залуусыг тодруулах алтан шанага ёслолын арга хэмжээ. Эртээ үрдийн цагтаг энэ ертөнцийн эхэндэг элен зүгдийн балчирт гинэ. Зон олон энх тунх ингүй сайхан амьдарч байтал хорвоо ертөнцийг хомруулан авахаар хорон санаатан хар санаагаар хамаг бүхнийг бутрагч хэрүүл тэмцэл хилэн омгоо дүүргэн хараалж ятдаг хийж гинэ. Үрд манддаг наран жаргаж үүлгэр цагаан саран шандаж орчлон ертөнцийг түмэр харанхуй нөмөр авчээ. Уран молон хатаж усан болонгортон ан амьтан дайжиж асах хад үерч унахад хүмүүс гайхамшигын хэрхэн гэтлэх тухай арга чарга хайж ядаад мэрэгдийн орн руу хэлж зарж. Мэрэгд өгүүлдэг. Энэ ертөнцийн төгсгөлийг зогсоож ай түүтгэрээс аврам гавь шиг зовлон халах эрбэр эрдэм чадал энэ тэнцүү долоон хөвгнийг ол ард болонд амар амгадан гавчрах агуу тэр хүчийг нэгтгэснээр харанхуйн хараа дарилах лүндэн бой чин сэтгэлээс ивийг эрхэмлвэс чинхүү та нарын сайн цаг ирэх болно гэж ард олон зүг бүрт зар тарааж сүн далай гаталж сүмбэр усыг давж хайгаад ч авралын долоон баатрийг эс олж хар санаатан хамаг бүхний түүвээ сайрл ард олны итгэл мөксөөр л байлаа. Сав шим ертөнцийн хүн зам бултаараа өвдөг тохоо нийлтэл өдөр шөнийг ядгалгүй мөргөн залбираад ч тусыг эс олоод байтал төв нутгийн шүтэн богдох хан майнд хайрхан зоргод хайрхан элгэр хаан бат хаан чандмын хайрхан зогсоор хайрхан улсын онгод шүтэнүүд долоон баатрийг өгөөж дөврөөсөн төрүүлж хорвоо ертөнцийг авар химэн илгээж гинэ. Эхнотгийн их улсын шүтэн долоон баатар аргамаг хүдгэн унаж алтан илдэн сугалж хорон санаатантай тэмцэлтэн байдж хар хараалыг эвийн хүчээр дарж энх сайхан цагийг эргүүлэн авчирч гинэ. Баатрис хатуу цагийг хавж хамаг ертөнцийг авраад хараалыг таслан хам тэнгэртэн задарч хамтдаа гэрэлтэх шанага долоон од болон мөнхөсийн гэлээ. Ийхүү эрэлхэг долоон баатрын гавья домог болон дуусаж сайн цагийн эхлэл шанага долоон од хорвоо ертөнцийг ивэдэг болсон гэжээ. Эдүгээ цагт их нутгийн иргэд төв нутгийн залуусан алтан шанага химэн дээдэлдэг болсон гэдэг. Төв аймгийн могой жилийн оны шилдэг залуусыг тодруулах алтан шанага ёслолын арга хэмжээ. Эрхэмсэг хатагтай ноёдоо энд ирсэн хүндэт зочдоо өнөөдрийн бас цэнхэр дэлгэцийг шимтэн суугаа Төв аймгийн иргэд олон түмэн та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Их нутгийн иргэд төрийн бус байгууллага, нутгийн залуучуудын холбоо төрийн бус байгууллага хамтарч тухайн жилдээ аймаг орон нутгийнхаа хөгжилд их хувь нэмэр оруулсан. Аймаг орон нутгийнхаа нэр алдрыг цуурайтуулж төв дэлхийд бүс нутагт
мандуулж гаргаж ирсэн спорт урлагийн амжилт гаргасан залуучуудыг мөн улс төрийн салбарт орон нутгийнхаа нэрийг алдаршуулж тодорхой одоо бас амжилтанд хүрч ажилласан ийм улс төрийн зүтгэлтнүүдийг оны шилдэг алтын шанаг цомоор шагнаж урамшуулж алдаршуулдаг сайхан уламжлалтай. Төрийн бус байгууллагууд хамтарч энэ арга хэмжээг энэ жил 18 дахь удаага тасралтгүйгээр зохион байгуулж байна. Ингээд Бурхан 7 одыг бэлэгдэж нутгийнхаа залуучуудад олгодог алтан шанаг цом гардуулах ёслолын үйл ажиллагааг нээснийг мэдэгдэе. Төв аймгийн Могой жилийн шилдэг залуусаа тодруулах алтан шанаг наадмын нээж үг хэлсэн эрхмүүдтэй баярлалаа. Тэгэхээр энэхүү наадам энэ жил гал морин жилийн өмнө угтан 18 дахь жилдээ та бүхэнтэйгээ хамтдаа шилдэгээ тодруулахад бэлэн болсон байна. Бид 7 бурхан одоо бэлэгдэж уламжлал ёсоор 7 шилдэгийн эздийг тодруулдаг уламжлалтай. Тэгэхээр өнөөдөр энэ танхим цугласан та бид бүгдээрээ хамтдаа өнөөдөр шилдэг оюутан, шилдэг залуу малчин, шилдэг залуу тариаланч, соёл спортын салбарын оны шилдэг залуу, нийгмийн салбарын оны шилдэг залуу, шилдэг залуу бизнесмен, шилдэг залуу улс төрч гэсэн 7 номинацийн эздийг хамтдаа тодруулж хамтдаа баярлах юм аа. За ингээд та бүхний өмнө хамгийн ихний номинацийг тодруулах гэж байгаадаа тун баяртай байна. За Монгол түмний маань амьдралын салшгүй нэг хэсэг бол яалтчгүй нүүдэлчин соёл, малчин аж ахуй байдгаа. Тийм ч учраас алтан шанаг наадам маань шилдэг залуу малчин гэсэн номинацийг уламжлал болгон тодруулдаг уламжлалтай. Тэгэхээр энэхүү номинацийн эзнийг тодруулж дугтуйг зарлан цом өргөмжлөлийг гардуулна хэмээн Монгол банкны тэргүүн дэд захирал Гамболтын энх тайван таныг тайснаа урьж байна. За мөн Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Нямагийн энх улт таныг тайснаа урья. Оны шилдэгээ шалгаруулж байгаа 18 дахь удаагийн алтан шанаг наадамд хүрэлцэн ирсэн та бүгдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Анхны наадам дээр оролцож байснаас хойш маш олон жилийн дараа би өөрөө ингээд анх удаа шагнал гардуулж байна. Тэгэд алтан шанаг наадам маань өөрөө маш олон залуучуудыг тодруулж тэдгээрийн амжилт бүтээлийг онцолж нийгэмд алдаршуулдаг, мөн тэдгээрт урам зориг өгдөг ийм маш сайхан ийм арга хэмжээ байгаад байгаа. Тэгэд энэ удаагийн 2025 алтан шанаг наадамд маш олон залуучууд цугларч оны шилдэг залуугаар бол тодорно. Тэгэд түрүүн дарга хэллээний 7 залууг бид бүхэн тодруулна. Энэ 7 залуугийн анхдагч болоход оны шилдэг малчин залуу шагналыг Дамдан базрын банзрагч Тодорсон байна. За баяр хүргэе. Шилдэг залуу малчин Дамдан базрын банзрагч шалгарсан байна. За цаг үеийн байдлын холбоотойгоор банзрагч маань харах ирж амжаагүй түүний гэргий амар жаргал энэхүү эрхэм хүндтэй шагналыг нь гардан авахаар ирсэн байгаамаа. Бүгдээрээ халуун баяр хүргэцгээе. Алтан шанаг наадмыг зохион байгуулах гэж байгаа тухай зохион байгуулагчдаас мэдээ сонсоод уулзсан тэр өдөр нэгэн настай буураагаас 7 бурхан орой дээр ирэхэд
үүр цайдгаа, үүр гэгэрч гэрэл тусдгаа гэдэг зүйлийг сонсоод маш их бэлэгжээж байсан. Алтан шанга наадмын маань цом өргөмжлийг гардан авсан шилдгүүд маань өргөлж амьдрал нь өөдөө дээшээ өнгөтэй явдаг гэдгийг энэ 18 удаагийн алтан шангаас бас олон жишээг дурдж, олон жишээг харж болохоор байдаг. Төв аймаг Алтан болог сумын малчин Дамдын базрын банзрагч миний хань энэ алтан шанга наадмын шилдэг залуу малчны шагналыг хүртлээ. Өөрөө малаа хариулаад ирж чадаагүй амьдсангүй тэгээд би төлөөлж ирсэн. Нутаг орныхоо хүмүүстэй сайн сайхан бүхнийг хүссэн өрөөё. Баярлалаа. За ингээд та бүхний өмнө дараагийн шилдэг номинацийн эзнийг тодруулах гэж байна. Энэ бол ирээдүйн гэрэлтэж байдаг шилдэг оюутан залуу номинац юм а. Энэхүү номинацийн эзнийг тодруулж цом өргөмжлөлийг гардуулна хэмээн Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Жамбал Сүрэн таныг тайзнаа урьж байна. За мөн Төв аймгийн залуу улс төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Тэмүүжин нарыг энэхүү эрхэм хүндтэй өөргийг гүйцэтгэнө хэмээн тайзнаа урья. Тэртээ 2008 оноос эхэлж Төв сайхан нутгийн залуучуудыг хэвлэлдэн нэгдүүлэх, Төв аймагчуудын хөдөлмөр алдрыг үнэлэх, залуучуудын мандатыг бий болгох, Монгол улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа иргэдийг 27 сумаасаа төлөөлөл болгон шагнадаг салбар салбарын сайжуудыг ингэж тодруулдаг холбооныхаа хамт олонд бас чин сэтгэлийн талархал илэрхийлье. За өнөөдрийн энэхүү шилдэг номинацид шалгарсан оюутан болвол сайн баярын насан буян байна. Танд баяр хүргэж шагналыг гардуулъя. Сайн баярын насан буян. Шилдэг оюутан номинацийн эзнээр тодорсон сайн буянгийн насан буянда, сайн баярын насан буянда баяр хүргэе. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлэр суралцж байгаа ийм хөдөлмөрч охин байна. Инженерчлэл, инновац, эрчим хүчний хэмнэлт, эмнэлгийн инженерчлэлийн чиглэлээр идэвхтэй суралцж, судалгаа, нийгмийн болон сайн дурын ажилд тасралтгүй оролцдог ийм сайхан ирээдүйтэй залуу боловсон хүчин байна. Тэгэхээр урдаа улам их зориг тавьж ирээдүйн гэрэлтэй байгаарэ гэж хүсэн өрөөё бүгдээрээ. Аймгийн шилдэг салуусыг тодруулах алтан шанга эслийн арга хэмжээнд анх удаа оролцож байна. Оюутан залуусаа төлөөллөд шилдэг оюутан хэмээн шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Лүн сумаас би 2020 оноос эхлээд Төв аймгийн залуус төрийн бас байгууллагын идэвхтэй гишүүдийн нэр өнөөдрийг хүртэл одоо явж байгаа. Тэгээд энэ бас миний нэг бол давуу тал юм болоо гэж бодож байгаа. 25 онд бас шинжлэх ухааны технологийн сургуулийнхаа эрчим хүчний инженерийн сургуулийн шилдэг оюутан болсон байгаа. За хамгийн түрүүнд бол мэдээж аав ээжтэй маш их баярлалаа. Мэдлэг уран зургийг хайрлаж исэн багш нартаа, найзуудаа бас намайг хүрээлэн байдаг бүх хүмүүстээ баярлалаа гэдгийг хэлье. Айргийн сүнгийн дэргэдээс нуурсах яруу аялгуу ангирт нуурын мандлыг суудар бүрсэн ороо найргийн тэнгэр нацсагаарч амдо хайрсан үлгий наадмын түрүү өгчүүдийг оттой гэрэлтсэн дэвжээ нэрэн хүртэл туу дүрэн хүртэл
аймгийн могой жилийн оны шилдэг залуусыг тодруулах алтан шанга ёслолын арга хэмжээ. Тэр та бүхний өмнө дараагийн номинацийн эздийг тодруулах торгон мөч ирсэн байна. За тариаланч гэдэг бол яалтчгүй буянтай сайхан үйл. Тэр жижигхэн үрийг хөрс шороонд суулгаад ургуулan буйныг нь хүртэж олон түмэнд түгээн гэдэг бол үнэхээр сайхан үйл юм аа. Алтан шанга наадмын шилдэг залуу тариаланч номинацийн эздийг одоо бүгдээрээ хамтдаа тодруулцгаая. За энэхүү эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэнө хэмээн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Батмөнх таныг тайзнаа орж байна. За мөн Хүннү хотын захирагчийн ажлын албаны дарга Бомон буян таныг энэхүү тайзнаа орж байна. дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн цагаан сарын шинийн нэгний удахгүй болон тэрний гал халуун мэндийг бас хамтд нь өргөн дэвшүүлье гэж бодож байна. За одоо номинацийг манай Бомон буян дарга нэ. За ингэж. За энэ удаагийн алтан шанга наадмын шилдэг залуу тариаланчаар Болдбаатарын ундрах та шалгалсан байна. Шилдэг залуу тариаланч. Болдбаатарын ундрах. Шилдэг залуу тариаланч цом өргөмжлийн эзэн болж байгаа Болдбаатарын ундрах танд баяр хүргэе. Монгол төмс хөтөлбөрт хамрагдан Герман улсын Гала сортын төмсний үр үржүүлэн агротехнологийн суурь судалгаа, хадгалалтын үеийн хоригдлыг бууруулах туршлага судалгаанд оролцож, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ургацаа нэмэгдүүлэн үйлдвэрлэлийн ашигтай эрхлэх ийм үйл хийсэн байна. Энэ сайхан Төв нутгийнхаа одоо гал морин жилийн босгон дээр одоо өмнөх оюутны ширээнээс гараад тариалангийн талбай гэдэг одоо эрчүүдийн салбар руу ханцуу шамлаа орсон яг 20 дахь жилийн маань одоо босго явж байсан. Тэгээ энэ жилдээ ингээд том шагнал авч байгаадаа маш их баяртай байна. Тэгээд аавынхаа агрономч гэдэг мэргэжлийг би өөрөө заавал өвлөн авч энэ ажлыг хийнэ гэж эргэл буцалтгүй шийдсэн. Бас хүн зорьсон одоо тууштай шийдсэн энэ одоо ажил салбар мэргэжилтэд эзэн байж чадвал хизээ нэгэн цагт одоо үр бүтээл үр дүн нь одоо ингэж гардгийм байна гэдгийг залуу хүний хувьд ингэж авч байгаадаа бол их баяртай. Тэгээд одоо аавын маань эхлүүлсэн мэргэжлийн хувьд тэр аж ахуйн хувьд тэр Монгол оронд төмсний үрийг шинчлэх Европын өндөр ургацтай төмсний үрээр одоо бүх аймаг бүх сумдыг шинчлэх төмсийг дотоодын хэрэгцээндээ сумын хэмжээнд аймгийн хэмжээнд цаашлаад улсынхаа хэмжээнд ингэж бүрэн хангана гэсэн том зорилттой ажилд одоо цуг зүтгэсэн байгаа. Энд бас маш их үйл бүтээл хөдөлмөр олон хүний үр дүн энд одоо гарсан. Соёл спортын салбарын оны шилдэг залууг тодруулж өгнө хэмээн эрхэм хүндтэй зочдыг тайзнаа орох гэж байна. Соёл спорт аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Бат Эрдэнэ таныг тайзнаа оръё. За мөн үндэсний дөр бичгийн эрдмийн театрын гоцлол дуучин Монгол улсын гавьяач жүжигчин Мөнгөн Цэцэг таныг дахин тайзнаа урьж байна. За сайн байцгаана уу. Эрхэм хүндэт ноёд хадагтай төв сайхан нутгийн зон олон та бүхэнд энд хүрэлцэн ирсэн юун дөрөнд талархал дэвшүүлье. Миний хайртай их чин шав байна штэ. Манай нутгийн бахархал өнгөрсөн наадмаар Хөдөлмөрийн Баатар цол хүртсэн Монгол улсын ардын жүжигчин Аюур заны долгорын шав болох Ган баярын санжаа Хөөрхөн дүүдээ шагнал гардуулж өгөх болсонд маш их баяртай байна.
За, хөрхөн гүгээд ир. Соёл спортын салбарын оны шилдэг залуу. Төгс баярын Санжа. Соёл спортын салбарын оны шилдэг залуу Алтан шанаг цомын эзэн болж байгаа Төгс баярын Санжада цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсье. Цагдаагийн дэслэгч цолтой. За соёл урлагийн их сургуулийг дуурийн дуучин мэргэжлэр төгссөн цагдаагийн сүлд чуулгат дуучнаар ажиллаж байгаа Авьяас Мэдлэг Сахилгабат ур чадвараараа манлайлж байгаа ийм залуу юм а. Оросын холбооны улс Улаан үүдийн дуурийн тэмцээнд одоо шилдэг дуучин гэсэн олон сайхан шагналуудыг гардаж авчээ. Миний би 2024 онд 24 оны 12 сард Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Пүрэвдөржийн нэрэмжит олон улсын дүүрийн дуулаачийн уралдаанд Гран При шагнал амуу 25 оны 3 сард Оросын холбооны улсын Улаан үүд хотноо зохион байгуулагдсан Ким Базар Садаевын нэрэмжит олон улсын дүүрийн дуулаачийн уралдаанд бас Гран При шагнал авсан байгаа. Тэгээд Төв сайхан нутгийн маань жил болгон зохион байгуулдаг Алтан шанаг хэмээх энэхүү шагналыг авсандаа маш их баяртай байна. Нутаг орноосоо ингээд шагнал авах гэдэг чинь мэдээж маш сайхан зүйл байд юм байна. Тэгээд баярлалаа гэж хэлье. Улсын филармоны гоцлол дуучин бид бүхний мэддгээр жаз дуучин Нагийг тайснаа урьж байна. Олоосгүй дэлтэй борлог минь содагаан танчороо голос хайртай дамраг минь шүндүгээр царайдагда Атар хэрийг чимэгэлсэн алдаг цэцгэнд би дуртай айрхан хайрыг минь нууласаа амраг чамда би хайртай Ярроо боргоротэн мусэ жадлоод авсарч хөдмин жаахан чимэн тэнэсэ бахан гэрвсэр зовгондоо лодос хайртай дамраг мэн шүндүгэрэлтэн царайдагда Төв аймгийн могой жилийн оны шилдэг залуусыг тодруулах Алтан шанаг ёслолын арга хэмжээ. Нийгмийн салбарын оны шилдэг залуу хэмээх энэхүү номинацийн эзнийг тодруулж цом өргөмжлөлийг гардуулна уу, дугтуйг задлана уу хэмээн Төв аймгийн нутгийн зөвлөлийн дарга Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Сундуйн Батуулд таныг тайснаа урьж байна. За мөн их нутгийн иргэдэд төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан эрүүл мэндийн дэд сайд асан Атарма таныг урьж байна. Алтан шанаг наадам маань бол манай залуучуудын дунд бол нэр хүндтэй ийм сайхан наадам аа. Тэгээд Игэл дарга маань бол энийгээ үргэлжлүүлж нутгийнхаа олон залуучуудыг бас нэр хүндийг нь өргөж ажил үйлсийг нь одоо дэмжиж ингэж байгаа явдалд бол бас би нутгийн зөвлөлийн даргууд бол их баярлдаг. Тэгээ мөн манай ингээд залуучууд Төв аймгийн болон Улаанбаатар хотод ажиллаж байгаа залуучууд маань ингэж хүрэлцэн хийж оролцож байгаа явдалд нь бас их баяртай байна. За нийгмийн салбарын оны шилдэг залуугаар Мэнд сайхны Нямсран тодорсон байна. Нийгмийн салбарын шилдэг залуу Мэнд сайхны Нямсран
Баяр хүргэе 2021 оноос Монгол хэл уран зохиолын багшаар өр бүтээлтэй ажиллаж, сурагч төвтэй, идэвхтэй сургалтын арга зүйг үр дүнтэй хэрэгжүүлэн бодит амжилт гаргасан. Сүүлийн 3 жилд бэлтгэсэн сурагчид нь Сум аймаг улсын Монгол хэл бичгийн олимпиадуудад удаа тэргүүн тусгай байр эзэлж 2025-аас 2026 онд аймаг улсын олимпиадад алтан медаль хүртжээ. Мэргэжлийн хөгжлөө тасралтгүй дээшлүүлж, хамтын ажиллагаа хариуцлагыг эрхэмлэн ажиллаж байгаа нийгмийн салбарын оны шилдэг залуу Мен сайхны Нямсрын танд цаашдынх нь уран бүтээл, ажилд, за мөн сурагчдынх нь сурлага улам өөдөө байж олон олимпиадын алтан медалийн эзэн болоосой гэж үсэн өрөөж байна. Төв аймагчууд маань оюунаараа манлайлах цаг ирсэн. За би бол түрүү жил улстай ангийнхаа хүүхдүүдийг тэргүүн байранд оруулсан Монгол хэл бичгийн улсын олимпиадад. За тэгээ манай анги сургуулиасаа гараад аймагтаа 1-р байранд ороод улстай 1-р байранд орсон ийм сайхан амжилттай байгаад байгаа. За мөн Монгол хэл бичгийн олимпиадад бэлтгэсэн шав маань одоо аймагтаа бас 1-р байранд орсон байгаа. Тэгээд манай Төв аймаг бол боловсрлоор бол нэлээд бас дээгүүр явж байгаагаа ингэж бас харуулсан байгаад байгаа. Шилдэг залуу бизнесменийг хамтдаа тодруулах гэж байна. Энэ эрхэм үүргийг гүйцэтгэнө хэмээн Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Ардын намын бүлгийн дарга, Жигждийн Батжаргал таныг тайзнаа орж байна. За мөн Элтголд хязгаарлагдмал хариуцлагатай компани захирал хадагтай байгалмаа таныг хүндэтгэлийн тайзнаа орж байна. Энэ сайхан танкам төрөлцөөр ирсэн та бүгдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Бид бүхэн сар шинийн босгон дээр уулзцааж байна. Тийм учраас гал морин жилийн сар шинийн мэндийг давхар өргөн дэвшүүлж байна. Ингээд төв сайхан нутгийн маань түүчээ болж түүхийг бичлэлцэж яваа шагнал авчгүй бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Ингээд шилдэг залуу бизнесмен Саран Туяагийн инх хоёр маань тодорсон байна. Цаашдынх нь ажил амьдрал сайн сайхан бүхний хүссэн өрөөё. Залуу бизнесмен Саран Туяагийн инх хоёр. Олон жилийн туршлагаараа санхүү бизнесийн салбарт манлайлан ажиллаж ирсэн 2013 онд Энд кредит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулж автомашины зээлийн үйлчилгээ үзүүлсэн бол 2020 онд Энд кредит инвестмент банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулж удирдсан. За 2025 онд 100 мод сумын гэгээ центр барилгыг ашиглалтанд оруулан орон нутгийн эдийн засаг сэргэх ажлын байр бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийн өрхүүдийг дэмжиж өвлийн улиралд бас удаа туслалцаа үзүүлж байсан ийм сайхан хөдөлмөрч Төв аймгаараа өгүүлсэн бизнесмен залуу байна. Цаашдынх нь амьдрал, ажил, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Төрж өссөн нутагтаа өөрхөн хийж бүтээсэн зүйлээ үнэлүүлээд ингээд зогсож байгаадаа маш их баяртай байна. Тэгээд цаашдаа Төв нутгийнхаа төлөө өөрийн хичээл зүтгэлээ гарна ажиллах болно гэдээ баярлалаа. За би ер нь санхүүгийн чиглэлээр 13-4 жил ажиллаж яваа хүн байна. Морин жилдээ бас өөр бодсон сансан зүйлүүд их байгаа. Тэгээд хийж бүтээнэ. Халуунууд кишөө хавар цагийг анхны ярмыг зусарих хүнийхэн хорвоос чамайг гэж хаа
аймгийн могой жилийн оны шилдэг залуусыг тодруулах алтан шанга ёслолын арга хэмжээ. За ингээд сүүлийн номноц болох шилдэг залуу улс төрч гэсэн номинацийн эзэдийг яг одоо бүгдээрээ хамтдаа тодруулах гэж байна. Ингээд энэ хүү эрхэм хүндтэй өөргийг гүйцэтгэх нөх хэмээн их нутгийн иргэд төрийн бус байгууллагын тэргүүн ноён Биегомбын энх болт таныг тайснаа орж байна. За мөн Төв аймгийн нутгийн залуучуудын холбооны дэд тэргүүн Бүрвэгийн баяр хүү таныг хүндэтгэлийн тайзнаа урья. За нийт Төв аймгийнхаа иргэд та бүхний өнөөдрийн амар амгалан айлтгах мэдчилье. За ингээд 2025 оны алтан шанга наадмын шилдэг залуу улс төрчөөр Мөнхбаатарын Анхбаатар тодорсон байна. Таныг урьж байна. Шилдэг залуу улс төрч Мөнхбаатарын Анхбаатар. Шилдэг залуу улс төрч Мөнхбаатарын Анхбаатар Төв аймгийн Дэлгэр хаан сумын уугуулын байна. Шинжлэх ухаан технологийн их сургуульд халаалт агаар сэлгэлтийн инженер мэргэжлэр суралцсан техникийн ухааны бакалавр зэргийг хамгаалсан 9 танс дөргөл констракшн хязгаарлагдмал хариуцлагатай компани инженер Дэлгэр хаан сумын засаг даргын орлогч Дэлгэр хаан сумын засаг даргаар өдгөө ажиллаж байгаа 2020 оноос хойш Дэлгэр хаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ажиллаж байгаа бөгөөд Монгол Ардын намын сумын хорооны даргын үүргийг давхар гүйцэтгэж байгаа. За ийм амжилт бүтээлээр дүүрэн залуу байна. Баяр хүргэе. За миний хувьд бол Төв аймгийнхаа Дэлгэр хаан сумын унган хүүхэд тэгээд 2019 оноос Монгол Ардын намын хорооны дэд даргын албыг гүйцэтгэж за сумын засаг даргын орлогчоор ажлын гараагаа эхэлж одоо 2024 оноос Дэлгэр хаан сумын Монгол Ардын намын хорооны дарга сумын засаг дарга хэмээх одоо албан тушаалуудыг хашиж явж байна. Тэгээ юун төрөнд энэхүү албан тушаа хариуцлагатай албан тушаад хүрэхэд одоо тусал дэмжсэн найз нөхөд ахын дүүс Төв нутгийн зон олон одоо тэр дундаа Дэлгэр хаан сумынхаа ард иргэдэд баярлаж талархаж явж байгаа илэрхийлэхэд таатай байна. Тэгээд одоо Төв нутгийнхаа зон олонд ирж буй сүрээр дарагч чимээх гал морин жилдээ одоо сар шиндээ сайхан шинлээрэ гэж одоо хүсэн өрөөё.
аймагт одоо нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг Их нутгийн иргэд гээд төрийн бус байгууллага байдаг. Нутгийн залуучуудын холбоо гэж бас төрийн бус байгууллага байдаг. Манай хоёр байгууллага хамтраад Төв аймгийн хөгжил зэсгэлтэнд тодорхой хувь нэмэр оруулсан ийм залуучуудыг одоо Бурхан 7 одыг бэлгшээж Алтан шанаг гэдэг энэ цомыг олгож хийсэн бүтээснийг алдаршуулдаг, дараагийн бас хийх зүйлд нь их урам өгдөг ийм одоо арга хэмжээг 18 жил зохион байгуулж байна. Энэ жил бол модон могой жилийн одоо оны шилдэг залууг шалгаруулах гэж байна. Нийтдээ бараг 100 гаруй залуучуудын одоо материал тодорхойлт ирсэн. Ингээд 7 номинацаараа 7 бурхан одоо одынхоо тоогоор 7 номинацаар шалгаруулалт явагдаад одоо гардуулах ёслол ингээд болох гэж байна. Ер нь 18 жилийн хугацаанд бол нэг 120 гаруй залууд энэ алтан шанаг, энэ алтан цомыг одоо гардуулсан байгаа. Тэгээд энэ сар шинийн баяраар одоо энэ бид нар энэ модон могой жилийн шилдэгүүдээ шалгаруулж байна. Төв аймгийн могой жилийн оны шилдэг залуусыг тодруулах алтан шанаг ёслолын арга хэмжээ.